За та гурийн хувьд одоо удахгүй инхий сөхөл ажиллагаанд оролцох гэж байгаа гэж сонссоо. Сонгон шалгуулалтын дараад тэнцсэн байна тий. Тэгсэн сая хэдэн сарын эдэн дарлаа? 8 сарын 24 үгүй юу? 8 сарын 7 сарын 24 болоо. 7 сарын 24 болсон. Тэгэхээр ажиллагааны сонгон шалгуулалт ямар гай вэ? Одоо ийм бэлтгэлтэй залуучуудын хувьд бол тэгээд Ерөнхийдөө гайгаас тий. гэдэг байсан. Тэгээ залуучтай бас эрүүл мэндээсээ модорой ажиллагаа явуулж байна. энэ нь дээр үзлэгээ бүх одоо үзлэгээр орно шүү дээ. Эрүүл байх хэрэгтэй. Спортлог байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо та бүгд ойрын зорилго одоо юу? Одоо энэ хийсэх болох ажиллагаа. Холын зорилго юу вэ? Холын зорилго гэх юм бол юу ч гэсэн ихийг зөвхөн ажиллагаанд оролцоод их орондоо ирээд цаашлуулаад дөрвөлжлүүлээд ахлагчийн албанд шилжээд спикчэндээ ер нь Ажиллах гэж боддог. цаашдаа үргэлжлүүлээд ажиллах тэмхүү зорилготой. Тэгэхээр бас ирээд зэрэг бол үнэхээр давуу байна л да. 2 жил албаахтаа цалингаа авчихна. За дээр нь жил гарan албаагаад өөрөө чадчих шалгалтаа өгөөд тэнцүүл тэгээд инхий сөхөх ажиллагаанд үүрэг гүйцэтгэж чинь тийм ээ. Нэг жил. За инхий сөхөх ажиллагаанд үүрэг гүйцэтгэхний давуу тал ер нь юу вэ? Ихийг сөхөх ажиллагаанд оролцоод ирэхэд бол мэдээж нэгдүгээрт одоо за нэгдүгээр цанхаг юм байна л да. Дээшлэн Өөрөө тодорхой хэмжээний мөнгөөр төлөө үсгэж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёр дахь юм бол одоо ингээд бусдын дунд одоо инхий дэмжих ажиллагаанд орчих нь ихлээр бас тодорхой хэмжээний нэр дээр яваад байгаа байхгүй тэр чинь инхий дэмжих ажиллагаанд оролцсон гэдэг чинь өөрөө өвдөж гисэн тэгээд ингээд хүнд ярихад хүртэл гоё зү. Хийлгүй байх тий одоо бидэн бамбис ажиллагааны 12 дугаар ялчаар ингээ өөр гүйцэтгэж байлаа гэдэг хүнд ярихад хүртэл сүртэй тийм гоё сүрдмээр дэлхийн халуун цэгт гүнтгцүү амьдарч байгаа улсуудад нэгдсэн үндэсний байгууллагын цэрэг болж аюулгүй байдлыг нь хангаж ажиллана гэдэг бол бас нэр төрийн хэрэг байлгүй яах вэ? Анх инхий сөхөх ажиллагаанд явах за иймэрхүү боломж байдаг гэд гэрээ цэргийн албаа ингээд арга гэртээ хэлэхэд бол яаж хүлээж авч вэ? Найз нөхөд тэгээд нэг анх гэрээ зэрэг болоо тэгээд нэг жил албаагаад нэг жил ингээд ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлдэг гэсэн ингээд хүн мэдээлж байгаа. Ямар гоё юм бэ? Тийм боломж байдаг. Гэрээ цэргүүдийг ер нь явуулт юм уу гэдэг хүмүүс их асууж байна. Яг гэрээ цэргүүдийг яг явуулт юм дээр чин дандаа офицер ахлагч нар тусгай хүмүүс явуулдаг. Тэгээд асуусан. Тэгээд манайх ингээд тусгай хүчний цэргийн болохоор явуулдаг гэсэн ингээд би яг тэр үедээ бас сайн мэдэхгүй л байсан л та. Явуулдаг гэсэн баха мэдэхгүй сайн би өөрөө сайн мэдэхгүй ингээд тэр талаар бол нэг сайн ойлголттой байгаагүй. Тэгээд яг анги байгууллага дээр ирээд ингээ мэдээлэл аваад их юм бол гэрээ цэргийн албаагч бол ажиллагаанд үүрэг гүйцэх бүрэн боломжтой байдаг. Тэгээд офицер ахлагчаас илүү боломж өгдөг сонсч байсан. Тэгээд ер нь бол илүү гэдэг нь цаг хугацааны хувьд илүү ойрхон амархан нэг жил албаагаад тэгээд нэг жил тэгэхээр тэр нь ахлагчаар бас илүү хурдан явах боломжийг олгож байгаа байхгүй. энэ даваа талтай байх нэ.